дууссан байсан болон шинээр ирж байгаа барааны танилцуулга номер 7. Олон хүний асуугаад хүлээж байгаа загвар Soundcore VR PR гэх загвар маань 3 шиг ирлээ. Асууж ирсэн хүмүүс яараарай. За тэгээд үргэлжлүүлээд Anker-ийн шинээр гарсан Zolo series 30 ватттай single C адаптер ирсэн байна. Сүүлд гарч байгаа Zolo series нь өөрөө загвар хийцлэлийн хувьд бол ярилтгүй гоё болчиход байгаа. Тэгээ Anker-ийн хэрэглээтэй бол ярилтгүй өстэй. Powerline 3 кабелууд бас ирсэн байна. 0.9 метртэй CGC хэний кабель хийц хэрэглээд авах чадамж бол үнэхээр бүр тодорцсон. Сонголтоор 1.8-тай бас байгаа. Жоо урт юм сонирхдаг хүмүүст бол энэ их зүгээр. За нөгөөх нь болохоор CGS Lightning iPhone 14 хүртэлх загварууд төр. За тэгээ бас өөр өнгөнүүд нэлээд сонголттойгоор байгаа. Scorpio man дахиад ирсэн байна. Одоогор Android дээр best байгаа. Recoil баригч. Тэгээ өөр дээр бүх чихвчний оролт гэх мэт бүх асуудлаа шийдээд өгчихсөн болохоор бүх төрлийн таблет дээр зохимж маш сайн байгаа. Програм хөгжүүлэлт ч гэсэн юм бол их мундаг явж байгаа. За энэ нөгөө удахгүй танилцуулагдах өндөр нуруутай Attack Gearing A9 гэдэг загвар байна да. Нэлээд өндөр. Эдгээртэй ингээ харьцуулаад харахаар миний хувьд бол яг G Pro-тай яг ижлэгэн загвартай мань гэж харсан. Тэгсэн юм нэ миний хувьд боломж. Logitech-тэй G Pro-тай бол юм ярилтгүй гэхдээ миний хувьд бол нэлээд үнэтэй байгаад идэг. За оригинал C AirPods-ууд маань ирсэн байна. Copy ч гэсэн манай дээр бэлэн зарагдчихж байгаа. Knowledge Zenith-ийн дууссан байсан загварууд дахин иржээ. CS10 Pro 2 дугаар үе байна. За энэ шинээр танилцуулга удахгүй танилцуулагдах PRX гэдэг бас тасархай шин загвар байгаа. Энийг задлаа тест хийгээд болж үйл бичлэг оруулнаа. За арай баж талдаа гэвэл CS Pro X гэдэг Pro 2. За тэгээд хэрв таны device өөрөө C port-той бол нэмэлтээр кабелийг ингээд бас C-гээр нь авч болно. Эдгээр нь болохоор дан өөр дээр AUX үндсэн заавал кабель нь AUX. Тэгээд давхар mic-тэй загварууд байгаа шүү. Belkin-ууд маань дахин ирсэн. AUX-тай 60 Вт дэмждэг. Хайрцаг бол бас л шамбицсан л байна да. За тэгээ хуруугчнуудаа жоохон агаар оруулахар шийдсэн. Шинэ загваруудыг авчирсан. iQOO-гийн ийм шинэ хуруугчийг авчирлаа. Нэг иймэрхүү материал ер нь эдлэгээ маш сайн дагаад идэг. Гэхдээ хүн хуруугч бол ер нь хүний хэрэглэнээс их хамаардаг. Иймэрхүү өөрийн савтаа ирдэг хуруугчнууд бол эдлэгэнд орох нь бага байгаад идэг, бөөсөрж барихгүй, альсгүй нэг нь алга болохгүй байх жишээ нэ. Энийн материал бол надад аюул сонирхолтой бол санагдчихэв. Нэг бусад хуруугчн дээр харагдаад байдгүй. Манай дээр тэрнээс гадна ийм олон сонголт бас байгаа гэдгийг мартаж болохгүй. Black Shark. За энэ хуруугчийг анхаал ер нь авчиръя гэж бодож байсан. Тэгээд үүний хувьд нэлээд өндөр байгаад идэг гэсэн учраас хүмүүс нэг авахгүй болов уу гэж бодсон. За тэгээ авчраа үзсэн чинь материалын хувьд маш гоё. Маш нарийн хэцэлтэй. Иймэрхүү нарийн хэцэлтэй байх тусмаа мэдрэх чадамж нь өндөр болчдөг. Нэлээд бариуч юм шиг байна. За тэгээ энийг бүрэн хэрэглэж агаад бас бичлэг оруулаа. За бидний хамгийн ихээр авдаг манай топ селлерт ордог FlyDigi-ийн Gen 3. Энэ хуруугчийг бол тайлбарлуултгүй мэдцгээх баг. За энэний бас нэг юм хоор төрлөг олж ирсэн. Энэ нь болохоор нөгөөхийгөө бодоход
синтефон нэр баг. Тэгээ нилон баг гэх юм уу? Яг ямар материал гэдгийг нь шууд хэлж мэдэхгүй байна. Нэг ямар соолж ирсэн мэддэг хүмүүс нь тэгээд авах үзье. Кейборд 60% RK61 бас дахиж ирсэн байна. Энэ дууссан байсан. За тэгээ энийг M1 21 оны Pro 5 ирсэн байна. 18 оны Pro 3 дандаа 12.9-тэй Pro загварууд шүү. Энэ 20 оныхыг хүмүүс их асуугаадсан. 20 оных нь Pro 4 гэж боддог. 128-тай. Дандаа симтэй загварууд ирээд байгаа шүү. Тэгээд симтэй загвар нөгөө жоох үнэтэй байдаг, олдцмоо байдаг гэдгийг бас хэлэх нь зүйтэй байх. OnePlus-ын Pad Pro дахин ирсэн. Энэ их олон ирэхгүй байгаа. Ирээд ер нь бол их хурдан дуусч чадах. За аялал зугаалга эхэлж байгаатай холбоотой гар утсуулан камер дээр манайхан чанартай дуу дүрс бичлэг хийхэд нэмэлт хэрэгслүүд ер нь зайлшгүй шаардлага болоод идэг. Наандчил нэг микрофон байхгүй бол тэг манай дээр Rode болон DJI гэх брэндүүдийн микрофонууд өргөн сонголтоор худалдаалагдж байгаа шүү. Тэгээд хэрэглээнд тааруулаад авбал их зохимжтой. Ихэвчлэн та гар утсан дээр ч юм уу бичлэг хийдэг бол иймэрхүү шууд C dongle-тай амар байдаг. Одоо энэ Rode-ийн иймэрхүү загварууд жоохон тохиромжгүй байгаад байдаг. Энэхүү загварууд нөгөө дижитал камерууд дээр зүгрээдэг. За тэгээд дүрсний нөгөө тэнцвэржүүлэгч гимбалууд Insta360 гих мэт нэмэлт хэрэгслүүд зарагдаж байгаа шүү. За тэгээд манай дэлгүүр 7-оос 14-ний хүртэл ажиллахгүй. Тийм болохоор та бүхэн сонгож байгаа бараа бүтээгдэхүүнээ тэрнээс өмнө ирээд аваарай. Баярлалаа.